Эрдэнэт хотын орон нутгийн төсвийн 2 тэрбум 310 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2025 онд Дэнж багийн хэрэглэгчдийг цэврүүлсний төвлөрсөн шугамд холбож өргөлтийн насос станц шинээр барих ажил хийгдэнэ. Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ. Орон нутгийн өмчит хувьцаат компани нь Эрдэнэт хотын гэр орооллын 18120 хэрэглэгчийг цэвэр усаар хангадаг бөгөөд үүний 1620 өрх 62 аж ахуй нэгж байгуулга нь Дэнж багийн их усүрээс харин 16500 өрх нь бүрэн бүсдийн их усүрээс хэрэглээний цэвэр ус авдаг. Гэвч Дэнж багийн их усүрийн ашиглалтын хугацаа дуусаж өссөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах боломжгүй болсон тул цэвэр усны хангамжийг сайжруулах зайлшгүй шаардлага тулгараад байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд 3 дугаар хорооллын цэвэр усны төв шугамаас эхлэлтэй Дэнжийн усан сан хүртэл 3855 м урт 150-аас 250 мм голчтой шинэ шугам татах. Шугамын дагуу өргөлтийн насос станц шинээр барих ажлыг хийн. Энэхүү ажлыг хийж гүйцэтгснээр Дэнж болон Эрдэнэ багийн хэрэглэгчид цэвэр усаар тасралтгүй найдвартай хангагдаж, ундны усны хүртээмж мэдэгдэхүйц сайжирна.